Өнөөдрийн манай Gossip Mix эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн гайхалтай зочноор бартендер Тогтуу. Намайг ажиллаа Яна. За баярлалаа, ирсэнд баярлалаа. Баярлалаа. Намайг Тогтуун гэдэг. За. Тэгээ Уна гэж дуудаж байна. Уна. За. Тэгээ бартендер бас хөтлөгч. Тий. Зүг. Би болохоор хөтлөгч бас Rich Badma. Амар баян оролт хийсэн. Би яг нөгөө камер яг шууд яваад рек дараад хэлсэн чинь жоохон сандраад эхэлчихээн. Тийм үү. Тэгвэл хоёулаа нэг Cheers. Манай хүн чинь өчтөрхөн бууж ирээд тэгээд би тэд дээр ирсэн байгаа. Тэг өчтөр орой амар баяртай байгаа. бууж ирсэн шүү дээ. Агаар хийрээсэн. Монголын агаар чи бас супер хүчтэй шүү дээ. Супер хийсэн. Тэг өчтөр ангасаас буугаад яг гадаа гараад үнэртэл нөгөө нэг агаар ин амсуулах гэсэн чи амар хүйтэн. Гэл зүгээр уусан нэгтэл тэгэл эхлээд нэг жоохон ингээд амсуулж чадахгүй байжсна тэгэл шууд амсуулаа гэсэн. Одоо Японд цаг агаар ямар байгаа? Дулаахан. Дулаахан. Харцангуй дулаахан. Гэтэ Японд бол мэдээж хүйтэн. Японы хувьд бол хүйтэн. Тийм Монголтой бол харьцуулшгүй л дээ. Айгуу дулаахан байгаа. Манай Монгол гэхдээ би өнгөрсөн жил 100 ирж явах бишээ. Өнгөрсөн жил өвөл ирж явах амар утаатай байсан. Энэ жил яг утаа намайг ирэхэд бол гайгүй байсан. Тэгээ амар хүйтэн амар дарж байгаа мөртлөө юм тэр хүйтнээс амар ирчвч аваадсан ингээл. За одоо яахаа гэж байгаа юм шиг Хаг ташаал ингээл өргөө гэдэг догтлогтой нэг юм жоохон хүйтэн байх тусам нэг юм ирчвч орж ирээдсэн өчтөр орой. Надаа Instagram-ын нэр нэг амар сонир санагддаг байхгүй юу? Rich Badma гэдэг. Тий. Баян Badma гэдэг юм аа. Тий. Жихнээсээ? Тий. Жихнээсээ нэр. Бодлоо. Зүгээр өөртөө гэсэн. Би ч бүтнээр бадам сурах байхгүй юу? Тэгээ зүгээр анх Instagram-ын нэгтээ Rich Badma гэдэг хэвчээ. Тэгээ тэрнээс хойш өөрийгөө ер нь ингээд Rich Badma болгох тийм нэг юм стратегтэй. Яваад байгаа байхгүй юу бас. Тэг хөөрхөн тэнтэй нэг өөрөө нэг дотроо нэг стратеги хийчихэд ингээд яваад байгаа. Тэгээд тэр нь болохоор ингээд нөгөө амьдралаараа бүх юмараа юм баян байх тийм авра тэ болъё гэд. Одоо гоё ингээд ер бүх юмараа тэ энергиэрээ тэгэл мөнгөөрөө тэ энергиэрээ тэг хайраар гэж зөндөө юмнуудаар Манифест тийм маягаар. Ямар гоё манифест маягаар. Би одоо Rich Una гэвэл хүмүүс татж унтлаа энийг багтаа тий. Яа тий. Өсвөл өгж олно шүү дээ. Бичлэг хийх санаа хизээ анх орж ирээд тэгээд хамгийн их үзэлттэй бичлэг нь юу байсан бэ? Badma баяцыг бол би эхлээд хийжсэн ер нь. Тэгээд сүүлд нь тэр Rich Badma гэдгийг хаяа нисэн аахгүй. Тэгээд Badma баяцыг бол анх яг л бүр 100% сонирхлоор гой хоолны бичлэг хийж үзье гэл тэгэл хийж эхлэв. Тэгээ би нөгөө хоол ачи нэг амар нөгөө хэрэглэгдэхүүн ч гэдэг юм уу, төсөв ч гэдэг юм уу тийм шаардаад байдгүй. Зүгээр амар энгийн амархан хоолнууд хийж эхлээд ер нь тийм концепттэй гэж боддог байхгүй. Хүн болгон байгаа ямаараа гоё юм хийгээд ижлээ. Тий. Ер нь ингээл нөгөө нэг боддөө шүү дээ. Амьдрал нь ингээд хэцүү. Зүв ч юм уу, буруу ч юм уу гэдэг. Тэр үед ингээд нэг хүмүүс ингээд дэм өгдөг ч юм уу. Одоо тэр нэг гоё мэдрэмж авсан үеийн хизээсэн. Хийгээд удасны дараас ингэж орж ирсэн хүмүүсүүд хийгээл за энд чамаагүй би зүгээр л ингээд өөрийнхөө хүсдэг юм хийгээ явж болох байх гэдэг маркаар явж байгаад одоо энэ хүртэл ирсэн үү? Тийм ер нь бол хоёр дахь нь баг хоёр дахь нь заяа. Хүмүүс угаасаа нөгөө ингээд дуртай юм хүмүүс чи үзэл ахаар ингээд тэр нь хурдан яваал ингээд өсөөл явж байгаа штэ. Тэрэнд мэдээж урам аавна. Хүү ямар гоё юм бэ? Хүмүүс таалагдж гин, хүмүүс үзэж байгаа юм байна. Би тэгвэл улам илүү хичээе гэл ингээд яваал байна. Тэрний хажуугаар бас ингээд муулах хүмүүс байгаа штэ тий. Би илүү нөгөө нэг сайн дарын төвлөрөөд яваад тахаар хүн өөрийгөө ингээд хөргөл явчихж байгаа. Оо би алж шүү гэл. Тэгэл дунд нь ингээд нэг амар тий бүдүүн гахаа чи өөрийгөө яасан ингээд комент ингээд ирдэг юм. Тэгээ харж марна ш тийм юм байгаа ш. Тэнгүүт тэрийг ингээд харчаал за яах зүгээр энэ хүний бодол тэрэл юм байгаа ч хамаагүй ш. Ер нь бол сайн дарын төвлөрөл тэгэл явсан. Тэгээд өдийн энэ өндөрлөгөөс харахад өнөөдрийн өндөрлөгөөс харахад тий. Ер нь бол сайн сайхан юм дээр өөрийнхөө бодлыг төвлөрүүлвэл тэгээд цаашаа ингээл яв. Ер нь угаасаа ингээл муу юм бодох юм бол ирээдүйд сайн тохиолдно гэж байхгүй шүү. Тийм шүү. Сайн. Сайн тэнцүү сайн, муу тэнцүү муу. Сайн тэнцүү муу гэж бол муу тэнцүү сайн байж. Сайныг
хуваах мó тэнцүү дундаж байгаад. Би тэгээ сая бас бодлоо л доо ингээд хамт байгаа хүн нь их гоё тусалж дэмждэг байх тий ядаж ингээд хажуудалтаа унзаа авахгүй зүгээр штэ чи амар мундаг байгаа гоё юм гэдэг юм өгдөг болохоор бас ингээд явж байгаа гэж бодлоо. Нөхрийгөө санчлаа. Яваад ганцхан он жомортлоо. Тийм штэ. Ер нь хүний ерөөсөл сэтгэл идэгч дэмжлэгээр л тий явж байгаа штэ. Би ингээд бичлэг гэсэн ямар ядраад юм би хоол идмээр штэ гэл тий. Тэгвэл хэцүү тий. Тэгэл гээд хажууд тэгээдсэн бол би тэгж бичлэг хийхгүй штэ тий. Тэгэл одоо ингээд зураг дарах юм уу бичлэг хийх юм уу гэд өөрөө ингээд автоматар ингэ сууж идэв шүү нэ. Хоол идэхгүй. Хүүх өнөөдөр ямар ч зураг бичлэг байхгүй зүгээр 50 хоол идэх гээл. За идлээ шүү гэд. Тэгтээ ямар нэгэн төвчээртэй юм бэ? Би ч ингээд найзуудтайгаа хамт хоолнд оронгууд зураг дараагийн гот яа гэж боддог ш. Тэгсэн чинь эрэгтэй хөө ингээд тэрийг ингээд төвчээд ингээд заа гэд байж нэхэр амар хөөрх юм байна. Тэгээ бас нөгөө нэг төхрөгөө дагаж биш нөхөртөө хамт амьдрахын тулд Япон явсан гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Танаа уу Япон уу юм уу? Үгүй Монгол хүн. Тэгээ би бичлэг дээр YouTube-ийн бичлэг дээр Santos сан гэж дууддаг. Ер нь манай Santos сан гэх тэгэхээр амар хөөрхөн санагдаад дээ. Тэр нь юу гэсэн үг юм? Santos гэдэг нэг Японы номон дээр гардаг юм характерын нэр байхгүй юу? Одоо тэн дээр ч гадаад хүмүүс байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээл Carrie сан, тэр сан гэдэг шиг. Тэрэн дээр нэг Santos сан гэдэг нэг тийм юу байд. Дүр байдаг. Тэгээд манай номон дээр гардаг дүр байхгүй. Ямар хөөрхөн. Тэгээ Santos сан гэдэг. За битгий их магтаа. Би бас ингээд их магтвал хөрөг их магтаад жоохон болохгүй. За. Ер нь ингээд Япон соёлыг хүмүүс амар гайхдаг шүү дээ. Ингээд шал өөр соёлтой. Одоо ингээд хин ямар баймаар байна. Тэрүүгээрээ байд юм шиг ингээд баахан рил явдаг шүү дээ. Ингээд нэг юм амар өвөө явжснаа насны хувьд өвөө болсон. Тэгтээ ингээд амар богино бүг мөвгтэй. Тэнд ингээд виг ингээд зүүж мөцсөн. Тэр ингээд хинч тоохгүй. Тэнд ингээд очивол хүн яг цэвэр өөрийнхоороо байгаад хүссэн юм өмсөө явах юм шиг. Тиймэрхүү тохиолдолд тэр нь зөндөө их байдаг юм. Тий, ер нь байгаа. 140 сая хүн хамт амжаа. Янз янзын хүмүүс л байгаа. Тэгээд Японд бол би бас юу ч хамаагүй өмсдөг. Зүгээр Монголд бол яг бид ч айгүй ганган штэ. Айгүй ганган тий. Ингээл гоё ингээл ховцлал гоё ингээд байхыг хичээдэг бол Японд бол нөх хинч тоохгүй, хинч анзаарахгүй болохоор нэг тэгж гангалдаггүй. Гангалах тийм хүсэлж төрхөө бэлчдэг юм билий эсвэл тээ. Намайг ер нь өнөөдөр энэ ганган байна уу үгүй нүг гэж хинч харахгүй штэ гэх. Тий. Тэгээд Япончуудаас айгүй инээдтэй хүнлөө ингээ хараагүй юм шиг харж чаддаг хүмүүсээ. Яаж? Одоо жишээлбэл ингээд одоо яаж харуулах вэ? Одоо жишээ нь ингээд метронд ингээд орлоо шүү дээ тий. Тэгээ над руу ингээд харахтаа болоо зүгээр ингээд хичээж байгаа байхгүй доош хараад. Тэгээ надад эсвэл ингээд дээшээ ингээд өөр юм руу харж яснаа замаараа над руу харсаа буучдаг ч юм уу тий. Хүн рүү ингээд харж чаддгүй. Үгүй шууд ингээд монголчууд ингээд гүлэн штэ хүнлүүдийг хардагтай ингээд шууд ингээд баг ингээд биш гэсэн явж хараагүй юм шиг зүгээр ингээд харцдаг. Тий. Гүлрээгүй юм шиг гүлэрдэг хүмүүс ах. Аймараас хардаг шүү дээ. Зүгээр тий ингээ замаараа харцдаг юм шиг байгаа тий. Энэ өнцгөлөө харлаа, замаараа чамааг харлаа. Тий. За эхний коктейл болохоор би васабитэй коктейл зохиосон. Вау, тийм үү? Васабитэй. Тэр нь бол ингээд коктейлийг хийх бол амар олон янзын арга байдаг байхгүй юу? Зүгээр ингээл нэг хүн юм мөстэй юм шикэрдээ зогсоод тахын коктейл хийх гэдэгтэй одоо биш маш олон арга байдаг. Тэгээ миний өмнөдрийн одоо 2 коктейлээ сонгож хийсэн арга бол milk wash гэдэг арга байхгүй юу? Бүх орцуудаа хийгээд дээр нь сүү хийгээд тэгээ сүү нээгээд тэрийг шүүж аваад тэгээд гаргаж авдаг. Ваа, ямар сонирхолтой сонсогдож байна. Тийм. Тэр нь бол энэ коктейлийн өнгө нь бол ингээд яг харах юм бол одоо яг ингэж угаахаас өмнө бол нэг юм хүрэн бор өнгөтэйсэн. Тэгээ одоо ингээд угаацсан учраас юм өнгө нь юм гоё clarified. Чи бүрөөсөө нарийн мэрэгжлийн хүн биш тий. Гэдэг аахгүй. Хичээж л байна. Сүүлд нэг Монгол коктейл уусан чинь амар том бүрийн хүмүүстэйс аахгүй юу. Нөгөө мөсөд ингээ өргөө үтчих. Доор нэг шавхар шиг юм байж дээ. Мөсөний зүг дүүрээ наацсан аахгүй юу. Харин хүмүүс тэрийг ойлгохгүй байхгүй юу. Монгол хүмүүс ингээд их юм уумаар байна. Их юм уун гэд амар их мөстэй гэдэг ч юм уу их юм ууж ин гэж боддог. Тэгээд ястаа гоё их юм ууж ин гэд. Тэгээ ер нь бол хэмжээ нь бол яг адилхан байдаг шүү. Тийм. За би болохоор тенжаку хийсэн. Тенжаку whisky, whisky. Тэгээд баг зэрэг манго жуустэй, васабитай. Васаби пейст гэдэг чинь нөгөө нэг юм ногоон өгдөг шатдаг. Тэр васабитай. Тэгээд бас нөгөө нэг жоохон монголоо алдахгүй гэдэг монголтай амар хайртай. Цацрагны сироп хийсэн. Вау. Тэгээ ер нь бол орж байгаа орц одоо жууснууд нь дандаа органик, fresh, homemade тийм жууснууд байгаа. За энэ ингээ болцсон учраас одоо хоёулаа жоохон мөстэй хутгаал. Тэгэл
Тэгэл болоо. Нэрцтэй васаби нэрчин. Тийм ээ. Амар гүнзгий өнөрлөдөг тий. За энэ хажуудах энэ желе болохоро манготой, апроолтой. Тэгээд агаар агартай. Ер нь бол нэг юм баг зэрэг алкоголтой желе гэж ийддэг. Тэгээд өндгөн арх харагдана. Өндгөн юу гэх юм бэ? Тэгээд энэ манго нэлээд амтдагна. За тэгээд бас юу чацрагны нэг юм амт байдаг штеп. Чацрагны амт нь васабины амттай нэлээд яг нийлэх юм нэг тийм васаби үнэртэж байгаа юм амтлангууд нэг тийм монголжуу амтагдгаар. Монгол архины юм шүү. Тийм. За энэ бэлэн басан коктейл. Вау. За Чин шинэ жилийн баярын мэнд хүргэе. За шинэ жилийн баярын мэнд хүргэе та бүхэндээ. Эрүүлэг сайн сайхан мөнгө хүсье өрөө. Сайн сонгох нөхсөөрөө. За амслаа шүү. За өнөртлөө амслаа. Вау. Шууд 11 жил Яг энэ гарч ирж байна. жавж руу нэг юм явж байгаа. Тийм ээ, явж шүү. Гарч Гарч шүү. Ямар гоё амттай бэ? Айгуу амттай байна. Баялаа. Васаби ихтэй тийм ерөөсөн амтгдсан юм байхгүй юм байна. Амтгдсан уу чамд? Би надад хамтдаж байгаа. А тийм үү? Тийм нөгөө юу гэдэг васабины Тийм үү? амт. Васаби хийцэн болохоор амтгдаад байгаа юм шүү. Нэг их иддэггүй болохоор надад нэг юм шинэ амт учраас цохиж орж ирээд байгаа байхгүй юу? Тэнд ер нь хэрэг васаби иддэг вэ? Васаби бай шүү. Тий. Би хийчүүл муухай спайси болчих юм болоо гэж. Би васаби дуртай. Жохон бага хийсэн. Тий. Ингээ хүмүүсийн төлөө шиг жоох нэг авч хийгээд. Аа. Тэгээд ийдсэн. За одоо энийг шартаа нь холиод идэж шүү дээ. Яаж хийж болно? За. За. Шар нь үнэр гоё. Харахад өндөгний шар амсгаж жимс аваад байгаа байхгүй тий. Ямар сони юм бэ? Хараад төсөлж байгаа зүйл амт хоёр нь өөр ахаар бас ямар сони сонирхолтой юм бэ тий. Энэ коктейлийг тэгж идэх шүү. Аха. Энэ коктейл бол ямар нэртэй байх вэ? Нэр өгөөгүй. Нэр өгөөл яасан. Одоо яана. Ямар хэцүү юм бэ? Нэр гээ ботсон чинь ийм гоё коктейлийг одоо юу гэх юм бэ? Юу ч болж болно шүү дээ ер нь бол. Яг ингээд амар ийм миний яг дуртай амт ах юм. Амар чихэрлэг биш мөртлөө тийм эсгэлэн биш нэг юм гоё кул амт ах. Хоёлаа бодож байгаа нэг гоё нэр өгөх юм байна. Бодох гээд усаар хэл дуусгах. Би ч за. Тэ. Алей дахиад нэг алей. Red flag. Юу байдаг вэ? Хүмүүст Одоо нийтэд нь нөө тий. Эсвэл ганц эрэгтэй хүн биш. Зөвхөн нийтэд нь. Ямар ч хүнтэй хүнтэй ингээд ямар ч хүнтэй харилцаа үүсгэхэд red flag уу? Тэр яах вэ гэдэг хүсээ өргөцөйдөг. Одоо чинь нэг хүн асуудал ярьж олно шүү дээ тий. Тэр гайгүй заа. Тэр яах вэ? Би гэдэг шүү дээ хүмүүс ингээд айлаа тэгээд би бүр итгэдэг байхгүй юу? Гэл орж ирдэг шүү дээ. нэр тэр яах вэ? Наа чи яах вэ? Би бүр цааш ингэж байна гэдэг. Би бүр заваад байна. Би чамаас илүү заваад байна гэдэг шүү дээ. Тийм хүмүүсний бүр надаас айгу харилцаа байвал хэцүү болдог. Red flag. Тэр бол тий. Улаан дарцг. Улаан туг. Тэгвэл red flag гэж боддог байсан юм нь green flag байсан юм байна. Тэрийг би амар муу гэж боддог байсан чинь яг үнэндээ тэр чинь нэг тийм муу зүйл биш байсан байл шүү дээ. Сайн зүйл байсан байл шүү дээ. За яг шууд санаанд бол юм орж ирэхгүй байгаа ч гэсэн байж болох юм гэж бодож байгаа зүйл бол юу л вэ? Жишээлбэл өөрийнхөө нөгөө нэг шууд үзэл бодлыг хүмүүст ингээд хэлэх тэр чинь бүдүүлэг юм шиг мөртлөө бас зөв байхгүй юу? Тэрийг би моментыг яаж олж хэлэх вэ гэдэг чинь бас чухал шүү дээ тий. Яаж зөв илэрхийлэх вэ гэдэг чинь чухал шүү дээ. Чи надад таалагдахгүй байна гэд шууд чинь бол буруу. Гэтэ тэрийг зөвөр илэрхийлэх юм бол тэр чинь бас green flag болчихж байгаа байхгүй юу? Тий. Одоо нөгөө өөрөө би эсвэл одоо чи надтай ингэж харьцаж болохгүй гэдгийг чи надтай яаж харьцаад байгаа гэдэг чинь бол шууд red flag сонсогдоод байгаа болохоос чиний надтай ингэж харьцаж байгаа ч юм бол таалагдахгүй байна. Тэгээ миний энэ бол хэмжээг чи давчихлаа. Тэ. Зөвөр илэрхийлэхээс хамаарат green flag, red flag болчихж байгаа байхгүй тэр нэг шударга байдал. Тэгвэл яг энэ дээр давхцуулаад би бичэка тайлчих уу? Тэгэлтэй. Бичэка тайлчмаар санагдаад байна. Энийг энэ хоолн дээрээс ингэж зөвчүүл яаж? Тэгвэл би нэг асуулт суугаад энэ жил ойлгосон
нэг зүйл юу вэ? Нэг ойлгосон юм. Аха. 25 онд Тийм. 25 онд би юу болж чадсан. Нөгөө өөрийгөө хүн ингээд дандаа ингээд нөгөө мундаг байхыг амар хүсэж идэв штэ. Бусад хүмүүстэй ингээд харьцуулаад угаасаа яаль ч хүний амьдралд ингээд харьцуулалт орж ирж байгаа байхгүй тий. Хөөе тэр хүн тэгж алаад би яагаад би юу игээд байна. Би өнөр яагаад байгаа юм бэ тий. Би яагаад байгаа юм бэ гэнт орж ирдэ штэ. Тэгээд ер нь нөгөө нэг тэр байдал чинь өөрөө буцаа дандаа хүнийг сайн байсан ч тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байдал руу ингээд оруулчихж байгаа байхгүй юу. Би сайн байсан ч эндээс илүү байх хэвээр гэт тий. Өөртөө дэндүү хатуу хандаж болохгүй мэн гэдэг амар ойлгосон. Тэгээд би бас айгүй өөртөө тийм хатуу ханддаг байхгүй юу. Сайн байсан ч сайн байгаагаа биш. Сайн байх хэрэгтэй юм ингээд бодоод байгаа байхгүй тий. Илүү би энийг бол ингээд хийчих. Энэ бол тийм хэцүү юм биш шүү дээ. Хүн болгон л чаддаг тий. Тэрний оронд би ингэх хэрэгтэй байхгүй тий. Илүү ингэх хэрэгтэй ч гэдэг юм ингээд. Өөртөө дэндүү ийм шаардлага тавиад байгаа үед хүн дандаа ингээд дотор ийм хатуу болоод байгаа байхгүй зүрх сэтгэл нь. Өөртөө хатуу байгаа дангууд амар буруу. Тийм болохоор ер нь тэгэж өөрийгөө хит нөгөө нэг шүүмжлээд өөртөө хатуу биш зөөлөн хамгийн зөөлнөр өөртөө хандаад байж ах хэвээр гэдэг юмыг ойлгосон байх. Өөрийгөө амар гоо хайрлаад эхлэхээр ингээл бас хүмүүсийг ч гэсэн айгуу гоё хайрламар санагдаад эхэлт юм билээ. Тий. Ямар гоё юм ойлгосон. Баярлалаа. Би баярлж байна. Дараагийн миний бишээ. Одоо би нэг санааг ин гаргаад манай анар зохиож өгсөн. За. Тэгээ анар бид хоёрын хооронд ажиллаж байгаа байхгүй. Яг ямар амтан дуртайгүй юу уух сонирхолтой яавал гоё гэд хооронд ярьж хаад онийг ирийн дуртай юу? Дуртай. Онийг ирийн дуртай шүү. За хоёул ингэж хоёул ингэ. Одоо миний хэлж байгаа хөтөл болохоор онийг ирээ. За онийг ирийн хоёр л юм. Одоо миний бодлоор хоёр л юм амар чухал. Будаа далаан байцаа. Будаа. Гэтэ бид нэр далаан байцаа л байна. Тэнгүүд би будаатай хөтөл хийсэн. Вау. Будаатай яаж хийсэн юм? Будаага угаагаад ингээд шүүж аваад энэ амар ярвигтай маш олон үе бараг л наа чи хими лаборатори шиг юм сонсогдоод байна. Тий. Тэгээд манай анар бас жоохон фантазилмар санагдсан юм шиг л молко хийсэн байгаа. За. Яг молко. Тэгээд будаатай баг зэрэг водкатай. Тэгээд нэг юм монголчуу японлог коктейлүүдийг ер нь өнөөдөр сонгож хийсэн байна. Амар хослол тий. Тэгээ яаж ингэ шүүгээд өнгийн ингэж гаргаад идэв тий. Дахиад нөгөө нэг сүүгээр угаацсан. Зөв. Сүүний арга. Сүүний арганда. Айгу нарийн хон юм бах юм а тий. Тий, ер нь бас нөгөө нэг хитэ юм холиод байгаа юм шиг харагддаг хэрнээ. Тендер чинь бас өрхөн болноо. Тэгээд коктейл зохиож өгсөн анартай баярлаа. Баярлалаа анараа. Одоо би ууж үзэж байна. Тэгээ одоо хамгийн гол нь өнөртгөр амар гоё. Яг ийм цэвэр будаан өнөртөн. За. Тэгээд бас нэг юм сүйтэй будаан юм шиг. Нэг юм сүйтэй будаан юм шиг эсвэл нэг юм будаач юм шиг өнөртэй. Тийм будаан өнөрч чинь. Будаан молко өнөрч чинь. Будаан молко өнөрч байгааз. Ямар сонирхолтой юм бэ? За энэ цагаан будаатай коктейл анх удаа ууж үзэж чинь. Молко цагаан будаатай. Молкотой цагаан будаатай. Тэгээд далаан байцаа тийм үү? Гэхдээ надаас чи идсэн шүү дээ. Харин тий. Хэлэхгүй. Хөрх юм уу? Зүгээр үү? Зүгээр яг хүрсэн. За. Ямар гоё юм бэ, тий? Баярлаа. Яа. Та юу болоод байна? Энийг эдэнгээ авах юм уу? Энэ угаас давслаг амттай шүү дээ. Гэтэ коктейл болохоор сая өмнөх коктейл нь хоёулаа жоохон саур хийсэн болохоор энэ баг зэрэг чихэрлэг талтай. За. Тэгэхээр ер нь яаж ч. За. Ингээд өнгөсөн ч гоё юм байна. Гэтэ амар гоё молко амт гэдэг чинь яг юм Монгол амт. Монгол молконы амт. Гоё юм дээ. Ямар сонирхолтой юм бэ? Өнөрлөнгүүд бодоо нэрч байгаа сая. Өнөртэй будаа. Надаа будаа молко хоёрын нэг юм хослол мөрч байна. Сүйтэй будаа. Бас өнөрч. Монт хүмүүс ер нь юу ууж байна? Сава, лимон сава. Ер нь сава гэж юу? Sour. Sour. Тэрийг сава гэдэг байхгүй. Тэгээ нөгөө лимон тэгээд нөгөө юу хоёрыг нийлүүлээ авчиж байгаа. Sour. Лимон, лайм. Үгүй лимон лаймтай нөгөө юу хийдүүлээ? Сода. Тэгээд виски. Тий. Яг хай бол. Хай бороо. Тий. Хайболыг бол аягүй сайн. Тэгээ японочууд чинь тэрэндээ аягүй дуртай. Ер нь тийм виски сода. Вискиг
тийм юутай сода тойлцсон. Тийм хайболонд бол айгуу дуртай болдог шүү дээ. Энэ үнэн коктейлний энэ класс айгуу гоё чимэг оруулах юм. Төгс те. Ямар коктейлийг ямар классанд хийхээ мэддэг охин байна. Би бараг те шүгэд байгаа юм шиг те. Чи мэддэг юм байна гэдэг. Хоолн ч гэсэн ингээд амар гоё тавган дээр тавихаар хоол амар царайлаг харагддаг шүү дээ. Тэрний адилхан баг. Тавгалт гэдэг юм бас амар чухал баг. Үзүүлэмж те. Ямар байхаас шалтгаалаад. Энгийн хоол исэн чсэн гоё тавгалцсан байвал гоё шүү дээ. Тэгээ би тийм амар нөгөө тав эхлээд амар сонирхож ирсэн нөгөө хойлох нандирдаг болохоор амар тав болоод новш болоод бүр тэгж тав гэсэн юм уу? Үгүй яхаа би өөрөө тийм амар олон навшин дург байхгүй юу? Тийм болонгууд нөгөө нэг олон тавг болчингууд ингээд амар юу санагдаад новштэй ер нь тэр чинь новш болно шүү дээ. Тий. Би амар хотлоо инеж чаддаг шүү дээ. За. Ээр нийт тоостой. Тэгээд тий. Яг баян юм шиг нээж энэ тий. Би энийхэр нэг юм. За чи хотлоо инеж нэг юм хээ гэдэг тэгэхгүй. За шууд инеж. Хотлоо инеж чадахгүй. Ой чадахгүй мэн. Ачиж амар жижигчэн бас тий. Би ихтэй жүжигчэн басан бол нэрээ. Өө жүжигчэн басан бол нэрээ амар алах байсан баха. Уйлж чадах уу? Одоо юу? Гинт нэгснээ ийм доглон нулмас унж уйлж шууд чадна шүү. За чи надад битгүй шууд уйлах уу? За уйлаа. Бачаар. Гэ наа чи нуллахгүй. Яг нэг цэг рүү ингээ хараад тахаар угаас нулсах очдөө шүү дээ. Тэг бодохгүй мó? Үгүй угаасаа ингээ хараад тахаар нүд нэгт хаагдахгүй болоод ирэнгүүт ингээ нулсах очдөг байхгүй чи би нулсыг харахгүй байна чи. Ингэж хэлдэг байхгүй. Масаар дүүрээд байна. Масаар уйлцоо. Чи намайг ингэж уйлуулж штий яаж аа? Сайн тийхнээс ингээд би яагаад хүн уурчаад ингэ уйлуулж байгаа юм бэ чи? За ийм л жижигч юм байна. Сайн чихнээс хитгэн секунд дотор зүгээр ингээд чамтай ингээд ярьж байхдаа ингээд аль хэдийн уйлаад эхэлчихсэн шүү дээ. Амар юм бодол. Би бол амьдралдаа тохиолдсон бүх хар муухай битэн нүдэн гунигтай яваа боддог байхгүй. Нэг юм руу ингээд хар тэнгуут нүд чинь ингээд хорсон. Тэгээд нулимсч байгаа ч тэр. Гоочлоо. Гоочихгүй нөө. За хотлоо байна. Гарахгүй нөө. За ямар ч гэсэн амар арга зааж өглөө дараа ашиглана. Дараа чи кино тоглох. Тань ч юм уу муу ч юм уу ямар нэгэн байдлаар би ашиглах болно. Бүжгэлдэг байсан гэсэн шүү дээ. Ямар за бүжгэлэх үү? Бүжгийг бол ямар ч бүжгийг бол тийм хийх тийм хүсэл эрмэлзэл байдаг. Тийм ямар ч бүжиг гоё шүү дээ. Хүн ер нь сэтгэл хөдлөлөө ингэж гоё илэрхийлж. Гэртээ би ингэж нөгөө юу тавьчихдаг байхгүй фитнес данс гэдэг янз юм байдаг шүү дээ. Тэрийг хараад хөлсөө гаргаад бүжиглээл тэгэл дуусаад хөлсөө гаргацаа тэгэл яавал чи яа гараа шууд гүүх үү яах вэ нөхрөөгөө өргөх үү өргөөд ингэ тавьчих л та чамаагүй. Клаб орол амар тэгэл бүжүүлж бүжиглээл. Клаб орох юм бол би ерөөсөө нөгөө юу бүжүүлдэггүй шүү дээ. Ийм зүгээр ийм нэг юм ингэдэгтэй охтууд нэг зүгээр охтууд гэж би гэсэн ингэдэг дээ. Нэг юм жоохон юм тий энийг ингэ барьцсан тий. Тэнгүүтээ жоохон хай гэлтэй. Тэгэж бүжүүлдэг шүү дээ. Шууд нөгөө нэг стрессээ гарах гэж орж байгаа болохоо шууд амар тий түнгэл ингэж юм ингэ. Яг нөгөө би маань ямар хөдөлгөөн хиймээр нь яг тэрэнд нь удирдаг даа. Залам хараа. Бүжгэлдэг шүү дээ. Өөх би амар улаацсан биш. Би ингээ арх ухаар улаачдаг юм. Ер нь нэг л дарддаг шүү дээ. Зүгээр ингэсэн чи хальт ингэсэн юм болчихсон. Нэг дараал тэр зурган дээр ямар гарч ин тэр чи. Би бас хүмүүсийн зургийг дарахаар амар олон дарддаг шүү. За 5 дарыг 5 поз гэдэг. Тэгээд зурагчин таалдахгүй бол байгаа байдал чинь тэрэ гэж байна шүү. Бэлэг өгье. Синжилийн дугаар ингээ бэлэг. Намаа ингэдэй. Юу вэ? Ой харин. За бэлэг юм уу? Тийм бэлэг байгаа шүү. Ваа баярлаа. Ямар гоё. Цагаатараа зочиж авах хэрэгтэй гэхдээ нэг юм. Ой тийм үү за. Энэ дотроо нэг юу класс млаас байгаа юм шүү дээ. Тийм дотроо класстай тэгээд ямар гоё. Пива. Баярлаа. Пистива эдишн гарсан байгаа. Манай алтан гоо. За. Тэгээд эн чи өнөө оройч байхгүй болчихсон доо гэж байна. Тийм энэ гараад ладгуулсан даа. Ямар ч баярлаа. Би тэдээ урилгыг хүлээж аваад дөнгөж Монголд ирчээд нэг хоноод барыг хоноочгүүдээ те нэг 8 цагийн дараа хурж ирээд оролцсон. Тань маш их баярлаа. Баярлаа. Ирсэнд үнэхээр их баярлаа. Урсанд баярлаа. Энэ дэр чинь юу болчих.
7 бицс. За баярлаа. Gossip Mix-ийн шинэ жилийн дугаар байлаа. Вау, шинэ жилийн дугаар. Уулзцай. Баяртай. Шинэ оны минь төргий. Шинэ оны минь. Шинэ жилийн үдэш ширхэг цасан хайлаа. За ингээд Gossip Mix-ийн 8 дахь дугаар өндөрлөж байна. Өндөрлмөөргүй байна. Өндөрлөж байна. Би ийм зориулаад ийм гоё малгай өмссөн. Тэгээд манай Алтангой брэнд маань ийм гоё шинэ жилийн бэлгийн багц гаргаж байгаа юм билэ. Дотроо 6 шиг пивтэй. Тэгээд бирний класстай. Тэгээд та бүхэн аваад хайртай дотныхоо пив чин найзуудтай бэлгэлээрээ. Алтангой байла. Gossip Mix байла.